Барууны тэжээрүүд гэсэн энэ ном бол аягүй олон анхааралд орж ин л доо. Ингээд энийг уншаад үзэж байхад яалтчгүй таныг нэг шуурхаа ингээд ярилцлаганд өөрөх шаардлагатай юм байна. Цаг үетэй мэж зөгсөж чинь хүмүүс ч их олон анхаарал орж ин гэж хүмүүс ч үлдчихэж байна л да. Та энэ номыг бичих гол шалтгаан нь юунаас ихсэн бэ? Яагаад энэ номыг бичих болов? Тэгэхээр би бол 1990 оны ардчилсан хувьсгалыг баг 2 гараа тосч хүлээж авсан хүмүүсийн нэг. Монголд сайхан цаг ирнэ. Монголын ард түмэн жаргалтай сайхан амьдран тусгаар тогтмон их хормон бүхэл бүтнээрээ байна. Эд баялгаа ард түмэн өөрсдөө одоо эзэмшиж ингэж одоо сайхан цаг ирнэ л гэж хүсэж мөрөөдөж явсан хүний нэг. Тэгээд өнөөдөр 25 жилийн дараа юу болов гэхтэй зэрэг Монголд Чингисийн төр мөхлөө. Монголын бүх хүн одоо олон сая төгрөгийн өрн донд чад ингээд байж байгаа. Ард түмэн ядуу зүдүү. Улам зүлэн амьдралтай. Тэгээд улс орон мөн ингэж уруудаж дурагдж байгаа хараад сэтгүүлч биеэр нь одоо ямар тус хүргэж болох юм бол гэж бодож бас нэлээд шаналж ингэж явлаа л да. Ер нь ном гаргая. Одоо шинэ сонин телевиз радио бүгд одоо худалдагдаж шахлаа. Засгийн газрын мэдэлд очлоо. Өнөө хүндэсний олон нийтийн телевизгээд бидний хөөрөд хэвсэн сэтгүүл телевиз маань ардчилсан намын телевиз болчихлоо. Өнөөгийн харанхуй өрөнхий хариг сатуу нийгэмлэгийн шүүмжлээсээ үнийн дэлгэж тавиасаа гэж олон жил хүсэж мөрөдөж явсан. Миний үеийн энэ одоо бүх бузруулахыг мэдэх сэтгүүлчид маань одоо ховордчихлоо. Би 53 жил энэ цагта хуулийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байлаа. 53 жилийн дотор Монголд болж өнгөрсөн бүх одоо эдрэтийн явдлуудын амьд гэрч бол би энд бол хөдлөшгүй баримт орсон энэ номонд ямар улсууд байна, тэд яаж одоо Монгол улсыг одоо хуурч мэхлэж хадагшин зөөж худлаа гэрээ байгуулж ингэж одоо өөрсдөө баяжсан өрөөлийг устгасан хамгийн гол нь барууны удирдлагууд гэдэг маань сүүлийн үед ерөөсөө дэлхийг хуваагаад эзэгж эхлэв шүү дээ. Цөөхөн гэрүүл. Тэгээд барууны одоо энэ харигс удирдлагууд одоо дэлхийн одоо харигс цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа цөөх хэдэн баяч бол өнөөдөр Монголын хэдэн удирдлагчдыг худалдаад авцсан. Тэднийг тэжээж тэднийг мөнгөөр хахуулдаж энэ улс орны чинь бүх эд биелгийн хадагшин зөөж байна шүү дээ. Энд орж байгаа улсууд бол барууны тэжээврүүд ард түмний сурам мөлжүүд баяжиж байгаа. Би одоо ганцхан баримт хэлье л дээ. Өнөөдөр одоо телевиз радио гаршаа гэж байна тийм ээ. Исваилийн тухай ерөнхий сайд байсан. Түрүү одоо инквирийн тухай гарсан. Баахан одоо гадаадд орд харштай бараг л одоо хот тусган гэмээр юмтай болцсон байж штэ гадаадд. Тэр өнөөдрийн одоо энэ шоу гэж байгаа баярын юу энэ тэрийг харахаар үнэхээр одоо сэтгэл зовж байна штэ. Өнөөдөр Монгол хүн улаанчлуудын хогд нохойтой хамт одоо ясмэлжөөс оож байна. Одоо нэг цөөн хэдэн хүн энэ номонд орсон цөөн хэдэн хүн бол гадаадд одоо бараг хот тусган гэмээр тийм их одоо эдлэн газартай гадаадын банкнд өчнөө тэрбум доллар хийчихсэн. 1 сая доллар хятадын Монгол нэрээр хийгээд мартчихж байгаа улсыг одоо юу гэлтий.